За сайн байна уу? Сонон байна. За энэ удаагийн сэдв тараагаар бүгдээрээ physical Asia дээр булхаа байсан уу гэдэг асуултыг харах болно. За энэ мөчөөс эхлээд бүгдийг нь спойлдох учраас хэрвээ та physical Asia-гийн төгсгөлийг спойлдуулмааргүй байгаа бол эмчилгээг одоо үзэхэд зогсоогоорой. Яг л би спойлдох гэж байна. Окей, за анхаарал дуслаа. Окей, тэгэхээр physical Asia дээр солонгосчууд ялсан. Тэгээ солонгосчууд ялсан тал дээр зөвхөн монголчууд гэлтгүү гадаадууд тэр чигээрээ нэгт дурамчхан байна лээ. Хоёрт булхаацсан. Тэгээ үнэхээр булхаатай байна. Rigged гэж англиар ярьдаг. Тэгээ rigged байна гэж ярьсан байна. За тэгэхээр уншлагалуугаа орохоос өмнө эхлээд хүмүүсийн сэтгэл ба бодол ба таамгуудаас хуваалцаж өгье. Түгээмэл таамгууд нь болохоор ерөөдөө булхаацсан гэж бодоод байгаа солонгосчууд угаасаа юм залтай гэсэн хүмүүс зөндөө байна тий. Ингэж ярьж байгаа монголчууд ч байна, ингэж ярьж байгаа гадаадууд ч байна. За баггүй байна. За нөгөө талд нь болохоор булхаацах боломжгүй. Яагаад гэвэл энэ солонгосыг Netflix зориулж энэ киног хийж өгж байгаа хүмүүс яг одоо л яг алт ертөнцийн сууж байгаа. Тэгээд булхаацсан байж гэмт хэрэгтэн болж энэ бүх ертөнцөө тий одоо энэ шоуг хийснээр болсон хөрөнгө мөнгө алдахыг хүсэхгүй. Тэгээ зүгээр л сайхан кино хийчихэд араас нь шоронд орж гэмт хэрэгтэн болохыг хүсэхгүй. Юу гэж булхаацах вэ гэсэн хүмүүс байгаа. За яагаад гэвэл хэрвээ булхаацны илэрх юм бол шууд шоронд ордог айгүй хатуу шийтгэлтэй байд юм байна. За тэгээ дунд нь болохоор булхаацаагүй хоёрын дунд болохоор солонгосчууд угаасаа багийн бүрэлдэхүүнээрээ булхаацсан, анханасаа булхаацсан байсан гэдгсэн. Энэ нь яасан бэ гэхээр монголчууд дийн 3 гишүүн нь хөнгөн жингийн тамирчид байсан, хөнгөн төрлийн тамирчид байсан. Жишээлбэл волейбол, сагсчин, тэгээд циркчин, акробат гэдэг энэ 3 нь хөнгөн жингийн хөнгөн төрлийн спортсменууд гэж ярьж байгаа. Харин солонгосчууд болохоор ганцаараа мэдсэн юм шиг ийм хөнгөн жингийн спортчин солонгосын багт байгаагүй. Тэгээ солонгосын хөнгөн спортсменууд гэж байгаанууд нь дандаа кроссфитингийн охид эрхчүүд байсан тий. Тэр солонгосчууд дандаа ийм хүчтэй хүмүүсээ, төсвөртэй спортоор хичээлдэг хүмүүсээ аваад ирсэн. Харин physical Asia-гийн сорилтууд нь дандаа юм өсөрч харах биш, юмнаас зүүгдэж зурх нь айгүй цөөхөн ганц хоёрхан л байсан. Харин дандаа ийм төсвөр шаардсан, бас хүч шаардсан тоглоомууд ихэнх нь байсан. Тэгэхээр солонгосчууд анханасаа багийн бүрэлдэхүүнээрээ булхаацсан төдий юм аа гэсэн ийм 3 өөр төрлийн аргумент тэг поинтууд онлайнаар явж байгаа. Тэгээ маш олон хүмүүс монголчуудыг хожсон ч байсан болоосаа монголчууд л хожих ёстой байсан гэх мэт ийм сэтгэлдлүүд маш арвин байгаа. За одоо тэгэхээр миний дээр уншиж сонссон зүйлсүүд бол ийм байна. Эндээс сайхан би элен далангуу дэлгэж өглөө. Одоо бүгдээрээ цэвэр таруу уншлагаасаа, мэрэгнээсээ, бурхнаасаа, сахиуснасаа солонгос ус булхаацсан уу гэдгээр шууд асууя. За хэрвээ тийм бол major arcana, үгүй бол minor arcana. Булхаа гэдэг болохоор бүр шууд улаан цайм багийнхандаа одоо тий шпи өгөх гэдэг ч юм уу. Эсвэл бүр улаан цайм шпи өгөхөөс эхлээд наазахтаа шпи өгөхөөс эхлээд цаад зах нь болохоор бүр тэр тоног төхөөрөмжтэй оролдох тий тоног төхөөрөмжүүдийг нь хүнд жингийн хасах эсвэл улаан цайн тэр цагийнхан тоолууруудыг нь худлаагаар хийх гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйл ингэдэлэр юм булхааных нь бас хамгийн хөнгөн төрлийн булхаа ба хүн төрлийн булхаа гэдэг юм ялгсан байгаа. Энэ дундаас ямар ч төрлийн булхаа байсан бол солонгосын багт. За тийм бол major arcana харъя. Бас үзрийн нутгийн харъя. Four of Swords. За нэмэлт үзрнүүдийг харъя. Хэлбэрийг харъя. Eight of Pentacles. Seven of Wands. Окей, за надад ууралж болохгүй тийм үү? Надад ууралж болохгүй. Хариулт нь булхаацаагүй гэж харагдаж байна манайхаа. За би одоо тоглоом сэжигтэй санагдаж байгаа тоглоом болгон дээр нь бас ухаж харъя. Тэгээ таруу уншлагыг шал хотлаа гэж тэгээд тий. Гэхдээ худлаа байна гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн сонсох ёстой зүйлийг өгөх тал бас байдаг. Хэрвээ худлаа ярьж байгаа бол үгүй болвол үнэн л гэж таардаг.
Гэтэ ер нь бол миний мэдлэгээр бол тарга уншлага угаасаа л үнэн байдаг. Тэг яг уншиж байгаа хүн нь болохоор харж байхдаа хэлмээр байгаа юм хэлэх гээд байдаг. Яг үннээ хэлчихвэл хүмүүс хүлээж авахгүй. Хүмүүсийн дургуй өгч нэг гэдэг ч юм уу. Би болохоор айгүй шударгаар л хэлдэг төрлийн уншлагч байгаа. Тэг яад ч манайхан жоохон шудраг тарга уншлага жоохон дургуй харагдаад байдаг шүү. Four Swords. Солонгосчууд нэгт өөрийгөө тэгж амар өөрийгөө тэгж тэр цаана you can showrunner гэдэг жаа штэ Netflix болон Netflix-с тэмцээнийг гаргаж байгаа хүмүүс солонгосын багт тийм амар favoritism үзүүлээгүй гэж харагдаж байна. Солонгосын багийнхныг тэгж амар ингэ дэмжиж хожоосоо можоосоо гэж бодсон юм байхгүй гэж харагдаж байна. Тэгээ хоёрт нь тамирчдныг өөрсдийн хичээл зүтгэлээр ялсан. Үнэхээр тэмцсэн. Тэгээд хэрэг хожчвол өөртөө баталж чадахгүй дээ. Бидрийг булгаацсан л гэж бодно доо гэдгийг өөртөө мэдчихсэн гэж харагдаж байна. Тэгээд ерөөсөө бол үтсээ хүртэл идэр бол би булгаацаагүй гэж хэлэх боловч хинч надад итгэхгүй дээ, бидэрт итгэхгүй дээ гэдгийг өөртөө мэдсэн болохоор ер нь жоохон бас тэгэл гонигэр гэдэг ч юм уу те жоохон юм сайд байгаа харагдаж байна. За би энэ дэр нэмэлт мэдээлэл хармаар байна. Би одоо хамгийн хатуу хүзэр болох Necronomicon-ороо бүр хараад өгье. Би бол булгаацсан юм биш үү гэж бодох гэдсэн учраас надад ингэж худлаа хэлэх солонгосын өмөөрөх шалтгаан надад байхгүй. Би бол таруу уншлагаар зөв үнэн мэдээллийг те хувирлын мэдээллийг зөв мэдээллийг хүмүүст үнэн зөвийг хүргэх мэдээллийг өгөх сонирхолтой. Тэрэнд нь хүмүүс жоохон дургу байх гэдэг. Ядаргаатай. Окей. За. Юу л мэдээлэл харъя. Тийм ерөөсөө мажоршкана нэг ч гарч ирэхгүй. Энэ бол ерөөсөө солонгосыг ялаасаа гэж ач холбогдол өгсөн хүн ганц ч байхгүй гэж бүр харагдаж байна. Гэт ерөөсөө тэр багийнхан солонгосчууд өөрсдөө ч тэгж холбогдол өгөөгүй. Ерөөсөө солонгосчуудыг бараг эхний хоёр тоглоом дээр хасагдсан ч болно доо гэсэн юм жоо амар үл хайхарсан нэрэг байна. Тэгж амар тоогоогүй. Four of Pentacles доошоо харцсан. Ерөөсөө бид нар хийж байгаа бүхнээ нэг дэлэн талангуу харуулсан. Тэгээ ерөөсөө ингээд нууц далдуур юм хийх боломж бага байсан гэдэг чинь. За Four Pentacles энийх нь яг энэ хүзрнийхэн зохиол нь бас сонирхолтой байгаад байдیں۔ Би хандлтаа тэгээ би энэ бичлэг дээрээс хандлт авъя гэсэн бол яа амар булгаацсан байна энэ гэл бурах байсан баг. Тэ? Тэнгэл ч хүмүүс намайг үлэн үзээ ядаж магадгүй. You may have something of great worth. A collection you own may be valuable. Тийм солонгосчууд болохоор өөрсдийнхээ туршлагаа яг өөрсдийн туршлага өмнөх туршлагуудаараа л яг 100% ялсан. Энэ бол бидний дотор угаасаа айл хэзээ үнцэнтэй зүйл ясан. Энэ бол ерөөсөө өмнөх физикал тоглоомодод тоглоод ясан туршлага ерөөсөө бид нар тэрүүгээрээ л ялсан. Тэр нь ойлгомжтой штэ. Хүн болгон мэдж байгаа штэ. Бидний арга чарга бол ерөөсөө илэрхий тодорхой гэдэг чинь. Йоо за айгүй ойлгомжтой. Тэгэхээр одоо бүгдээрээ юу харах вэ гэхээр тэр нөгөө сүүлийн цайз эзэлдэг дээр байна штэ. Цайз эзэлдэг дээр хаалгаа яаж хурдан хаачваа. Энийг болохоор физикийн талаас солонгос булгаацаагүй гэсэн аргумент гаргаж байгаа хүмүүс түндээс физикээр эвтэйхэн тайлбарлалцсан хүмүүс байсан онлайнаар. Гэхдээ тэр цайзыг яагаад хурдан хаачваа гэдэг тэр булгааны илэрхий байсан гэж яриад байгаа солонгос булгаацсан гэдэг талын хүмүүс байгаад байгаа. Харж үгээд цайзын хаалгыг яаж солонгосчууд хурдан хаасан бэ? Тэгэхээр физикийн талаас тайлбарлаж байгаа хүмүүс зүгээр жингээрээ хаацсан гэдэг байгаа байхгүй юу? Нийт жингээрээ. Тэрийг бэлэгдэх үзэр магадгүй strength. Nostalgia гэх нь өмнө нь ийм зүйл хийж үзчихсэн бэлтгэл хийсэн юм шүү дээ. Дараг. Chair. Тэрэг гэнэ үү? Тэрэг хөдлөхгүй гэдэг үзэр гарч ирсэн байна. Ямар сонир үзэр вэ? Тэр тоглоом дээр чи яг жихнээсээ тэрэг байсан шүү дээ. The chair доош харсан ба шүү дээ. King of Pentacles. Тэг чи материалд эрэхтэй хүн байсан болоо. Солонгос тамирчдын дунд. Матрыг нэ шараар дээ. The chariot доош харсан байна. Тэрэг хөдлөөгөө. Окей, тэрэн дээр солонгосын цаанаасаа юу тэр хаалганы хүндийн жинг нь багасгаж өгсөн зүйл байгаа юу?
хаалганы хөндийн жингэн багасгаж өгсөн солонгосчууд амарчилж тохируулж өгсөн зүйл байгаа юу? Таг үгүй. Ерөөсөл таг үгүй гэдэг. Үгүй тэгээгүй. Тим сэтгэл байхгүй гэдэг. Хамгийн инээдтэй нөгөө нэг нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүс Netflix нь бид нар тийм энэ тамирчдад тийм сэтгэлтэй биш ээ. Солонгос ялах нь бидэрт ерөөсөө чухал байгаагүй. Бид нар чухал аваад солонгосчууд нар тамирчдын хувьд бид ялна гэдэг нь тэднийх нь хувьд амар чухал байсан болохоос шин нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд үнэхээр таг тоогоогүй бараг эхний хоёр дээр хасагдсан ч хамаагүй. Үнэхээр хөсөр хайцсан байсан гэж харагдаж байна. Тэг яаж солонгосчууд тэрийг хурдан хийсэн бэ гэсэн чинь тэр тэрэгтэй холбоотой байна. Тэрэг хуучны туршлага, өмнөх туршлага, багийн ажиллагаа, өмнөх туршлагатай байсан ганц биш 2 3 хүн, олон хүн тэрэгтэй холбоотой асуудал дэм болсон. Тэгээд хүч бие бялдар ба физикийн талаас гэдэг ч юм уу те юм тэр талаас ингээ айгүй юм геометрийнхаа нөгөө юугаа айгүй сайн яг юм гоё дөрвөлжин үүсгэж чадсан. Тэгш үнцэх юм болов уу нэг одоо олсыг холоос татах юм бол тэр чинь гурвалжилж татагдахгүй ингэж одоо дөрвөлжлөгч татагдан да үнцэх нь надад нэг тийм л юм харагдаад байна. Тэгэхээр энэ таруу үзэрнүүд дандаа нөгөө цэвэр механик тэр тоглоомтой холбоотой механик юм хэлэх гээд байгаа болохоор тэр таруу ч тийм хэлэхдээ сайн биш шүү дээ тий. Чаагаас чадхаараа л харуулдаг шүү байна. Тэр механик юм аа. Тэр жингэрээ солонгосчууд жингэрээ ялсан уу? Жингэрээ өндөрөөс учраас тэр хаалгыг хурдан татаж дуусгаж чадсан уу? Тийм бол шүү. Үгүй яач тийм байгаагүй. Энэ ордныг нь бэлэгдэж байна. Ордных нь бүтээн байгуулалт бүтцийг нь өөрөө бэлэгдэж байна. Тэр ордон бүтцэн цаанаасаа тийм яг зөв татвал амархан татагддаг тийм арга байсан гэдэг чинь. Хаалга нь өөрөө яг ингээ учрыг нь олоод татах юм бол татагддаг. Учрыг нь олохгүй бол ингээ айгу хэцүү байдаг. Тийм арга тэр ордонд байсан нэг тийм мих гэдэг ч юм уу trick гэж англиар ярьдаг. Зүгээр солонгосчууд тэрний очны болсон бас би энэ жим эндээч биш гэдэг жин. Тэр михийг солонгосчууд яаж мэдсэн бэ? Зүгээр азар мэдчихвөө эсвэл өмнөх туршлага гэх гээд байна л та. Яа солонгосчууд өөрөө тайлбарлана. Temperance. Йоо. Сахиус нь илж өгсөн гэх гээд байна. Юу гэсэн ёо би яг амар солиотой юм шиг харагдаж байгаа хаа. Гэхдээ би яг хөзөр дээр харагдаж байгааг хэлэхгүй бол би болохгүй байхгүй юу? Сахиус нь за нэг сахиус бурхан нь солонгосчуудад хэлж өгсөн гэдэг чинь энэ дээр бас надад бодол байна. Хоёрт энэ юу бэлэгдэж байна гэхээр яг ингээд баруун тал зогсох 3, зүүн тал зогсох 3 гэ эдрийнх нь яг жингийнх нь ингээд тэнцэр нь айгүй гоё таарцсан байсан. Тэгэхээр ингээд нэг тал нь хэтэрхий өвчтэй дотор нөгөө тал нь арай сул татаад байвал огт болдоггүй юм шиг байна. Гэхдээ хоёр тал хоёулаа яг адил хэмжээний жингээр татах юм бол ихч бай багч хамаагүй яг адил хэмжээгээр ингэж татах юм бол өргөгддөг гэсэн утга гаргаж ирэх гээд байна. Тэгснэ бас сахиус нэлж өгсөн. Сахиус нь тусалж өгсөн гэдэг. Тэг ёо окей би бүр жоохон иччлээ. Би ямар сонин уншлага хийгээд байна. Ёо. Окей. За тэгээ энэ тал дээр би монголчуудын талаар юу надаа би энерги айгүй анзаардаг хүний үед юу анзаарсан бэ гэдэг тэгэхээр монголчууд яг эхний байрыг клейм хийх гэдэг ойлгож байна манайхан. Энэ зүйлийг би авна, энэ зүйлийг би хүртэх хэрэгтэй минийх гэдэг ингээд тэгээ чангаа татхаад энэ бол минийх болно гэдэг ингээд атгахыг клейм хийнэ гэж ярьдаг. Монголчууд бүр дээрээсээ хоёрт орноо орох хэмжээндээ өөрсдөө сайн гэж бодоогүй байсан. Тэгээ интервью ярилцлагаар нь ч гэсэн харахаар баг эхнийхээ тоглоом дээрээ за гэ баг ингээ бууж өгөөд жоохон гутран үзэлтэй байсан гэж ярьсан. Өөрсдөө тамирчид нь өөрсдөө тэгж хэлсэн байгаа шүү. Бүр эхнийхээ нөгөө нэг газар булаацалдаг тоглоом дээр. За тэгээд энэ газар булаацалдаг тоглоомын үеэрх тоглолтоо монголчууд зурагтаар ингээд шоу нэвтрүүлэн гарч эхлэх үед үзсэн чинь өглөөжтэй бид нар чи ялах боломжтой байсан юм шүү. Бид нар чи сайн байсан юм биш үү? Бид нар өөрсдөө жоохон гүрийч байсан юм байна да гэж бодсон гэсэн. Тийм тэгэхээр тоглоомын туршид Монгол багийнхан байн ингээ те эхнийх дээр жоохон нуралттай байсан. Гэхдээ дараа нь
хидэд удаа дараалаад нэгт орж морж байгаа нь болохоор сахиус бурхны зүгээс монголчуудыг хей та нар бодож байгаагаасаа мундаг шүү, өөрсдөө бодож байгаагаасаа мундаг шүү, бодож байгаагаасаа ихийг хүртэх эрх танд байгаа шүү. Тийм учраас нэгдүгээр байрыг клейм хийгээрэй, нэгдүгээр байрыг эзэлхийг сонгоорой гэж бурхан нь ингээ байн дохио өгөөд байсан гэсэн үг. Тэгээ энэ үеэр монголчууд яг нэгдүгээр байр дээр сэтгэл тушуулдаж за энэ нэгдүгээр байр минийх болох боломжтой байна гэж шулуудаж чадаагүй. Тэг магадгүй шулуудаар шийдсэн байж болно. Гэтэ тэр шийдвэртээ амгалан байж чадаагүй. Тэг яг жинхэнэ клейм яаж үйлчилдэг вэ те? Хэрвээ та одоо амьдралдаа гой зүйлийг өөрийн болгохыг хүсэж байгаа бол их хэмжээний мөнгө санхүүг ямар нэгэн гой том төслийг өөрийн болгохыг хүсэж байгаа болвол нэгт тэрийг сонгох хэрэгтэй, сонгох буюу клейм хийх хэрэгтэй. Энийг би хийн, энийг би бүтээн. Тэ? Хоёрт тэр сонголтондоо та амар амгалан болох хэрэгтэй. Тэг ингээд юм догтлсон биш, айсан биш, сандарсан биш. Яна тэгэх юм бол үгүй болов. Гэхдээ авчвал дараа нь дэмий чинь болов гэд. Ийм илүү дутуу бодлуудаа бүгдэн сайхан боловсруулаад зэгцлээд амгалан болох хэрэгтэй. Энэ бол байж болох зүйл, энэ бол энгийн зүйл, энэ бол окей зүйл те. Гих мэтчлээ ингэх ёстой гэдэг. Монголчууд мань тэгж чадаагүй харагдаж байгаа. Яалтчгүй нөгөө нэг тарахаас сүрдсэн, айцсан. Энээр надад бол төрсөн. Тэгэхээр одоо бүгдээрээ сайхан монголчуудынхаа талаар уншлагыг хийя те. За солонгосч инээдтэй юм ёо. Өөр хідөө те. Жохон өрөвдчихлөө. Тэгээ угаасаа тэр physical age үзсэн хүмүүс үзэгчт нь ёо би шал дэмий үзчихэж ингээ ууралсан. Солонгосыг ялсанд яг баяр өргөж байгаа хүмүүс байгаа боловч амар баярлаад yes гэсэн хүн бараг байхгүй амар цөөхөн байгаа. Бараг ингээд солонгосчуудыг ялж байгаа харчаад ингээ бараг урам нь хугарч муураад ёо яасан уйдгартай яа. За өөр юм олж үзье дөө гэдэг ч юм уу те. Ийм реакц гадаалуудаас айгүй түгээмэл гарч байгаа харагдсан. Ингээ бүр ингээ уйдаад яа зөө гэх те. Тэгж байгаа реакц зөндөө гарсан. Энэ реакцийг Netflix-ийн мэдчихсэн л ах тэр солонгосын шоураннер тэр лаг одоо хүмүүсийн сэтгэлд яаж хүрэхгүй байхаа мэддэг хүмүүс уусаа мэдчихсэн. Тэгээ яг үнэхээр л чаваас гаргах шиг болсон. Окей, за Монголын багийнхны байдлаар харъя. Монголын багийнхан хожих боломж байсан уу? За би нэг болгоомжтой хэлэхгүй бол би хейт үзий ядалтаа нэмж авч болчихгүй. Хитрхи үзий ядал ядуулахаар гарч ирвэл би хэлэхгүй тэгээд бичлэгээ дуусгалаа. Би яагаад гэвэл тэгэж хүмүүсийн хараалыг идмээргүй байгаа учраас. Тэг physical age гас болж хараал идэж яах вэ те? Тэгэн байж өөрөө золиослох. Бол тэнэглэл байлгүй дээ. Six of Pentacles доошаарсан. Eight of Pentacles доошаарсан. Зөөр таруу уншдаг хүмүүсийн харчаад доор комент үлдэжгүй дөө ч. Telepathic, rekindle. Аха. Тийм нөө сүүлд цайд цэцэлдэг дээр манай лидер багийн ахлагч энтергээ бүдэр яг сүүлэгц тэр жоохон хоорондоо муудалцаад ойролцож эхэлсэн тийм үү. Тэрэн дээр гадаадд үзчихээд монголчууд ингээ хоорондоо хэрэлдээд муудалцаад эхлэх үед би айсан гэж гадаад үзэндээ хэлсэн байсан. Тэгээ тэр үеэр яг яг би одоо юу гэдэг нь Dota мота видео тоглоом гэдэг ч юм уу тиймэрхүү юм тоглолдог хүний хувьд яг ингээ багийнхан луугаал уурлаад багийнхантайгаа л хэрэлдээд эхлэхээр тэгээл хожигдох тал руугаа л ороод эхэлдэг юм да. Нэг нь тилтернэ гэж ярьдаг. Тэгээ одоо геймерүүд айгуу сайн мэдчихэе. Багийнхандаа тилт өгөх. Өөрөө тилтернгүүтээ багийнхандаа тилт өгөх гэж зүйл байдаг. Тэгээ манай нөхөр зүүн бэлэгч байхгүй юу? Манай нөхөр зүүн бэлэгч болохоор тэрийг үзчихээ. За. Манай Монголын лидер жоохон буугаад өгчөө дээ гэсэн нэрийг мэдэрсэн гэсэн. Яг тэр хэрэлдэж модалцж байгаа үеэс эхлээд тэгээ чааваас инх хориг л болохлээр хичээж аваад ахтаа итгэж ганц энэ аргыг л туршаад үсчих гэж байгаа тэр нөгөө нэг модыг уяанд уйж агаад хаалгаа нэг юм хааж амжсан шүү дээ те. Өөр юу хэлэх вэ? Өөр юу хэлж болох вэ? За үзээ адалт хүмүүсийн хараалыг идчихгүй шиг хэлж болохоор зүйл. За Монголын багийн талаар бид юуг мэдвэл зөх хэвчтэй вэ?
Tree of тийм төлөвлөгөө айгүй эргээд байсан. Төлөвлөгөө ерөөсө бүтлгүүдэд байсан. Тэгээ төлөвлөгөөгөө хурдан сольж чадаагүй. Хурдан нь шинэ төлөв бүрэлдүүлж чадаагүй. Тэгээд яах вэ? Гэхдээ бас хөөрхөн өөртөө баталж чадсан гэж бодож байгаа. Айгүй гоё морины зураг гарч ирсэн юм шиг. Яасан гоё зураг вэ хараа манайхаа. Nine of Wands. Ирч хүчээр дүүрмээр байна л да. Чадах бүхнээ хийсэн гэдэг бол үнэн байна. Монголчууд үнэхээр чадах бүхнээ хийсэн. Шүүмж гэх юм бол төлөвлөгөөндөө жоохон баригдсан. Төлөвлөгөөндөө жоохон сандарсан. Ийм тал жоохон харагдаж байна. Тэ нөгөө нэг энэ яалтчгүй нөгөө нэг солонгосчууд өмнө нь ийм тэмцээнд оролцож ирсэн болохоор тэ оролцоод ялсан хүмүүс солонгосын багт байсан. Тэгэхээр тэр хүмүүс гээд сандраад сурцсан хүмүүс байгаа байхгүй тэ яг ийм төрлийн тоглоомд сандраад сурцсан. Сандраад сурцсан байна гэдэг нь одоо хичнээн сандарлаа гэдэг ингээд бүр ингээд паниканд ортлоо сандрахгүй л гэсэн үг. Тэгээд төлөвлөгөө боловсруулах гэдэг ч юм уу, шин юм сэтгэх гэдэг ч юм уу, шин юм туршиж одоо эрсдэлтэй зүйлс туршиж үзэх гэдэг ч юм уу, ийм юмнаас жоохон айхаа болцсон байгаа, туршлагатай болцсон байгаа гэсэн үг солонгосчууд. Монголд маань тийм байгаагүй. Монголд маань л төлөвлөгөө нь анхны эсвэл 2 дахь эсвэл 3 дахь төлөвлөгөө нураал эхлэнгүүд ингээд пал игээл тэ яна гэл ингээд жоохон паниканд орсон мэдрэмж бол байна. Гэхдээ паниканд орсон ч гэсэн тэрийг яг хувийн өөрийн паник, хувийн өөрсдийн сэтгэл зүгээ ингээд ялан туулаад ингээд хувийн өөрсдийн хэмжээнд өөртөө ингээд ялан дийлж чадсан гэж харагдаж байна. Яг үнэхээр ингээд өөрийгөө шахаж чадсан. Яг үнэхээр өөрийгөө ялан дийлж бол чадсан. Гэхдээ монголчуудын нуруунд дээр ирж байгаа те сэтгэл дээр ирж байгаа паникны хэмжээ солонгосчуудын сэтгэл дээр ирж байгаа паникны хэмжээс дэндүү том байсан гэдэг харьцуулшгүй том байсан. Тэрнийхээ хэмжээнд бол монголчууд үнэхээр өөрийгөө сорж дийлж өөрийгөө яалж бол чадсан. За хэрвээ монголчууд эхний париг клейм хийсэн байсан бол хожоо байсан уу? Энийг л асуугаад байгаа шүү дээ, тэ. Хэрвээ монголчууд шийдээд юу ч болсон би чаднаа гэдэг ингээд клейм сэтгэл зүйн төвшин, сэтгэл хөдлөлийн төвшин клейм хийсэн байсан бол ялах боломжтой байсан уу? Сонголтоо гаргасан бол за ер нь магадлал нэлээд бага байсан. Нөхцөл байдал бас монголчуудын давуу тал байгаагүй. Тэр нь болохоор манай Three of Wands шууд одоо ишээ чиглээд шүү дээ. Энэ манай 3 хөнгөн тамирчид. 3 хөнгөн баг 4 хөнгөн тамирчинтай шүү дээ. Яг хүнд жингийн барилддаг юм хүч чадлын тамирчин гэвэл яг үүндээ манай Орхон баяр Адясур хоёр л байгаа байхгүй тий. Тэгээ инх оргил ах болохоор үнэхээр хүчтэй, үнэхээр мундаг хэрнээ. Боловч яг бие физикийн хувьд бол тийм тесрэлттэй хүмүүнч гэлээ. Бас намхан шүү дээ тий. Намхан жижигхэн биетэй шүү дээ тий. Тэгэхээр ингээд дөрвөн тамирчин энэ хамгийн сүүлийн энэ тоглоом дээр тохиромжгүй хүмүүс байсан. Бүхэлд нь дөрвөн тамирчид нь. Ерөөсөө сүүлийн тоглоом дээр тохиромжтой Монголд 2 хан л тамирчин байсан. Тэр нь Орхон баяр Адясур хоёр. Бусдууд нь тэр ингээд түлхэж мөлхдөг те байрж мардаг. Тэгээ тэр бөмбөгийг яаж маадаг тийм тохиромжгүй байсан. Өөрсдийнх нь давуу талын төрлийн тоглоом биш байсан. За уншлага юм байна да манайхаа. Над руу битээ дараарай. Гужид. Би ерөөсөө үннийг хэлж байгаа шүү те. Тэгээд заахан уур хүрээд байгаа бол уураа сайхан боловсруулж явах нүг гаргадаг хүндээ гаргачих гэж ярьдэн штэ. Гуйж гэн. Уураа зүгээр гаргадаг хүндээ гаргаж өгөөрэй. Над руу битээ гаргаарай. Хэрэг над руу гаргахлаар чинь яадаг байхгүй ингээ YouTube-ийн комент хэсэг дээр уураа гаргачихаар чинь таны уурын нэрийг ингээд нийгэмд ингээд тархаа явчихдаг байхгүй юу? Яг л та тэр комент чи ганц би биш өөр бусад хүмүүс уншин тэр бусад уншиж байгаа хүмүүс таны тэр уурын бухимдлын одоо сугарлын уур гэдэг чи сугарж ийна л гэсэн үг те тэр сугарлын энергийг бусад хүмүүс ингээ бас мэдрээд явчихдаг. Тэгэхээр ингэж энэ сөрөг энерги ингэж нийгэмд нэмж тараах шаардлага байхгүй. Ерөөсөө ямар ч ээлт юм төргөхгүй. Тэгээд энэ чи ерөөсөө бич шүүмж энэ авах гэж би юм бичлэг хийгээгүй. Үннийг хэлэх гэж л те үннийг хэлэх гэж би бас өөрөө үнэхээр сонирхож ирсэн учраас солонгосчууд булхаацчгүй яач юу болчихоо те энийг мэдбээрээс учраас би юм бичлэг хийсэн. За тэгээд юм бичлэгийн эцэст бол миний нэг л санаа амарч байгаа мэдрэмж төрлөө ямар ч хэлсэн. За бодитны ийм байж тээ. Ер нь бол монголчууд яг багийнхаа бүтцээр бол нэгдүгээр байранд ороход хэцүү багийн бүтцтэй байж яахнасаа. Ганц манай сагсч волейбол ч юм биш. Дөрвөн хүн
сүүлийн тоглоом тохиромжгүй төрлийн тамирчид байсан. Тэ. Тэгэхэд Солонгост бол баг ихэнх нь тохиромжтой төрлийн тамирчид байсан байгаа байхгүй сүүлийн тоглоомдоо. Тэр мөрөн дээр булхаацсан уу? Гэтэ солонгосчуудыг болохоор эхний хэдэнд божигдсан ч болно гэх гээд байгаа шүү дээ, тэ. Contamination. 14-ийн тоо. За. Нууцрыг уншия. Contamination 14. The color which resembles. Бохирдлоос та нар амар айж гин үү гэдэг юм үзэр хаадэрлээ. Та бохирдлоос амар айгаад байна уу? Бузар булаагаас амар айгаад байна уу? Энэ харин тайлбарыг унш та. Та өөрийгөө бохир гэж энэ бол таны өөрийгөө бохир гэж айдаг айдастай холбоотой. Өвчин цовлонгоос айгаад байна уу? Гэдэг ийм сорилттой үзэр гарч иржээ. За тэгэхээр солонгосчуудыг булгаацсан гэдэг байгаа нь бидний өөрсдийн бохир энергиээс айдаг, бохирдлоос өвчин цовлонгоос айдаг айдастай холбоотой. Тэгэхээр энийг ангаах боломжтой л гэж хэлэх гээд байна хүзэр. Одоо болио. Та нар бохирдлоос айгаад байна. Гэтэ бохирдол гэдэг чинь үнэн зүйл үү гэдэг ингээд хүзэр бол одоо захиус бурхан таныг одоо бидрийг амар сорж эхэлж байна. Өөрийгөө толдож хараарай. Өөрийн дотоод шархаа тойлдож хараарай гэж шууд утгаараа шархлуу томруулдаг шиг л ингээд байрцсан. Энэ баг тим гэсэн хариулттай цор ганц мажорашкана бидний дотоод бохирдол бидний дотоод шарах. Бидний дотоод айдсыг ингэж одоо ил болгож гаргаж ирсэн юм хүзрөөр уншлах нь эцэслэж байна. Тэгэхээр сахиус нь бол бидрийг өөрсдийг сорж байна. Та тэлэр ингээд нэг лүг уурлаад одоо над руу ууралж муурлах ч юм уу. Тэ ингэх юм бол таны дотор нэг юм байгаад байна л гэсэн үг. Юм шүү гэж надад сануулж хэлж өгч байна. Тэгэхээр хүмүүсийн тэр уурал ингээс бас айх шаардлагатай ч юу те. За тийм байна. Тэгээ ягаан урд дээр би Шулам Арстамд physical age-ийн талаар ярьсан подкастыг оруулсан байгаа. 2 цаг бүхэлдээ 2 цаг ярьсан. Би хоёрт бол үнэхээр гоё байсан. Би өөрөө подкаст татвар сонсоол байсан. Гоё подкаст болсон. Тэрийг мань орж сонсоорой. Би доор description дээр сайхан бэлдээд өгье. За бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Монголчууд ёстой мундаг байлаа. Зөндөө хүмүүс дараа жилээс Монголд ирнэ, жуулчлалаар аялнаа гэдгсэн ингээд тэгж гинэ гэдэг чинь Монголын санхүүд бүр үнэхээр сайн байхгүй те. Гадаадууд ирээд Монголд ирээд мөнгөө өрж гинэ, мөнгөө зарцуулж гинэ гэдэг чинь манай санхүүд ёстой сайн байхгүй юу? Тэ? Энэ бол гайхалтай зүйл. За тэр Шанглын сан яах вэ? Шанглын сан чинь чаавас нийтдээ $600,000 л Шанглын сан юм байлээ шүү дээ. 2.2 тэрбум төгрөг. Тийм. Тэгээд нэг хүн $100,000 оноогтно гэдэг чинь ингээд чаавас нэг байр авч дийлэхгүй нүү те 6 хүн болгоо ингээд өөртөө ганц байр авч дийлэхгүй юу гэдэг юм л чаавас тийм Шанглын сан байсан бэлээ. Тэгээ 2.2 тэрбум гэхэлэр чинь бүх Шанглын сангаараа зургуулаа дундаа нийлж байгаад нэг хаус авахар л мөнгө байгаа байхгүй юу. Тэгээ Монголын одоогийн санхүүгийн эдийн засагт бол тэр бол тэгэхээр тийм ч амар шуналтахаар араас нь хөөцөлтгөр мөнгө бол бас байгаагүй юм байлээ. Тэг бас гэтээс хөөрхөн баха те нэг хөөрхөн нэг аялал вакейшнд явчих гэдэг ч юм уу те нэг тансаг вакейшнд явчих. Тийм мөнгө бол байсан бах. Нэг зарим нэг картынхаа үр зээлийг дарчих гэдэг ч юм уу тийм мөнгө бол мөн л байсан бах. Гэтэ бас тийм ч амар харамсахаар мөнгө бол байгаагүй юм байлээ. Нэг хүний $100,000 гэдэг. Яг үнэндээ боддоор харах юм бол тийм ч бас том биш. Тийм байна. Тэгээ монголчууд тэр мөнгнөөс илүү ялалтыг, илүү их амжилтыг олоод илүү их үр ашгийг, илүү их одоо эрдэнсийг гэдэг ч юм уу те, илүү их эерэг кармаг, ивэлийг олоод ирсэн, чадсан. Үнэхээр монголчуудад хүн болгон хайртай байна. Гадаадууд хүн болгон монголчуудад амар хайртай байна. Одоо ингээ харахаар чаавас солонгосчууд мань бор зүрх хэрэгэл ялсан байх шүү дээ чаавас. Гэхдээ үзий ядагдчихжээ шүү дээ. Энэ бол яг ялалт гэж хэлэх жоохон хэцүү те. Гэтэл монголчууд бүр үнэхээр ялаад ирсэн. Үнэхээр хүн болгоны сэтгэлд хоногшоод ингээд вау энэ хин бэ? Ямар сонирхолтой юм бэ? Ингээ Монголын тэр бууз энэ тэр хорхыг хараад ч гэсэн яасан сонирхолтой, ямар гоё би бас үзмээр байна гэсэн хүмүүс арван байлээ. Үнэхээр номер 1. Энэ шоугаас physical leisure дундаас хамгийн их хайрыг хүлээж байгаа улс Монгол байгаа. Номер 1 зогсож байгаа. Маш олон хүмүүс миний сэтгэлд бол Монгол ялсан. Тэгэл болоо гэд ингээд
Ингэж байгаа хүмүүс зөндөө аваад л Монгол бол үнэхээр ялчаад түрээд ирсэн байхгүй. Энэ бол асар том олон жилийн турш Монголд нөлөөлөх ийм агуу ялалт тий тэр ч одоо $600,000 байтугай ашиг тэр тамирчдаа буцаад хүрээд ирэхтэй яаж иж агаад энэ мөнгө нь урсаал ороод ирэх ийм хэмжээний ялалт угаасаа байгуулцсан. Тэгэхээр энд бол нэг бохимдох шаардлагагүй юм байна бүгдээрээ. Окей, за дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа, баяртай.